За сайн байцгаана уу урнаа. За та бүхэнтэйгээ ярилцъя болонда ийг л амьдрах ухаан гэсэн номоор олдож байна. За энэхүү номын маань тухай тэгвэл одоо өдөр тутамдаа хэрэгжүүлж, хөвшүүлж болох юм 100 дадлын тухай дуртах болно. За энэхүү дадлыг амьдралдаа хийж хөвшүүлснээр бид амьдралдаа баяр баясгалтай, амар тайван юм амьдрах боломжтой тухай дуртана. За энэхүү номын маань зохиолч ийм Япон зэн лам бичсэн байгаа. За Япон хүмүүс одоо оюун ухаан нь хэр эмгэгцэгцтэй байгаагаас одоо хөлөөрөө тэрнхүү эмгэгцэгцтэй байдал илэрдэг гэж үздэг юм байлээ. Тиймээс одоо ер нь Япон айлд, Япон цэцэрлэг сургуульч гэдэг юм ингээ ороход бүгд ер нь таавчгаа гутлаа айгу зэрэгцүүлээд айгу эмгэгцэгцтэй ер нь тавьсан байдаг. Тэгээд хэрүү эмгэгц амраагүй тавьсан байвал энэ айлын ч юм уу те энэ айлын хүн энэ айл ер нь жоохон оюун ухаан, оюун санаа нь эмгэгцэгцгүй эмгэгц амраагүй байгаа юм байна да гэсэн юм ойлголтыг авдсан байна. За бид өдөр тутамдаа ер нь юуг хэрэгжүүлэл болох юм бэ? Тэ? Одоо магадгүй өглөө босоод өнөөдөр би одоо ямар зүйл хийхээр төлөвлөсөн байгаа. Тэр жижиг деталь бүхнээ ер нь хийгээл яваад ивэл магадгүй таны хэдэн жилийн дараах тавьсан тэр зорилго биелэх тэр том зүйл тэр жижиг деталууд дээр байдгийн байх шүү гэдгийг энэ номонд бас дурдах болно. За альва зүйлд чин сэтгэлээсээ хандах. Одоо таны хийж байгаа ажил ямар ч байсан та тэр ажлыг хийж л байгаа бол одоо хийгээд үр шимийг юм ч юм уу те хурцж яваал бол чин сэтгэлээсээ ханд гэдэг зүйлийг мөн альва зүйлд жижиг том гэлтгүй талархалтай хандах. Тэ? Би ч гэсэндээ өнөөдөр надад юу байна? Тэр бүхэндээ талархалтай хандахыг чин сэтгэлээсээ хүсэж ирмэлцэж байгаа. Энэ нь магадгүй надад амар тайван сэтгэл амар байх тэр боломжийг бүрдүүлдэг. Тэгээд энэ тухай ч гэсэндээ энэ хүү номонд бас дурдж байгаа. Тэгээд тэр жижигхэн зүйлүүд нийлээд ямар том амжилт, ямар том зүйл рүү биднийг хөтлж очдгийг илүүтэйгээр энэ хүү номыг уншаад бас ойлгож авлаа. Мөн одоо өөр дээрээ жишээ аваад хэлэхэд асуудал бэрхшээл тулгарах бүрд одоо айгаа ухаал гарч гэдэг юм уу те хандаад иж чаддгүй ер нь жоохон төргөн адгууч гэдэг юм уу уур бухимдалтай ханддсан байна да гэсэн тийм өөртөө тийм дүгнэлт өглөө. Тэгээ тухайн асуудлыг хурцтуулж улмал хэцүү болгоно гэхээс тэр уур бухимдал тэр төвчээргүй байдал одоо сайн үр дүнд асуудлыг шийдэж байгаа зүйл бол биш. Харин энэхүү асуудал бэрхшээл үүсчлээ. Энийг яавал хэрхвэл юуг хийвэл би энэний ард гарч чадах вэ? Асуудлыг шийдэж чадах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм байна шүү гэдгийг өөрөө бас ойлгож ухаарч уншлаа. Тэгээ энгийн хэрнээ нэрээ тийм байх шүү гэсэн ийм санаануудыг шигтгэж өгсөн нь авууштай байлаа. Нэг л одоо амьдрах маань өөрөө бас амьдралын энэ таашаал, амьдралын ад жаргал, энэ үн цэнүүдийн одоо илрэл юм болоо гэсэн тийм сэтгэл бас төрлөө. За тэгээд энэ хүү номоо хуваалцсандаа маш их баяртай байна. Тэгээд дараагийнхаа дугаараар өөр сонирхолтой шинэхэн номоороо уулзах болно. Баяртай.